Хэн өвчөрнөд миний харсан ууднууд хэлээ. Юу миний харсан уул. Тэнүү. Мамунэсэн манай тагтаавь хоёрын Тэгэхээр ингээд 3 мөрөнд дахиа машин бэртэвья. Намуши цоя нодондая. Хинтээ ангаасан энэ өндөр сайхан нуруу тэдүүн хаана хэн өвчөрнөд миний харсан ууднууд хэлээ. Юу миний харсан уул. Чи наадах зүсчих юм уу? Өөрөөр хоорондын хаалгаа хийж байна. Тэгээд нэг найзаараа заалгаад зөвлөгөө авсан. Тэгээд хоропоо зангидахтаа 2 талаас нь 4 мм тийм завсартай. Дээр бас 4 мм. Доор болохоор 1 см юм уу? 1.5 зайтай байх ёстой юм байна. Тэнгүүт тэгш ус болон лазераар нөө тэгш байрлуулад ингэж хоропоо зангидангуудаа энэ хязгаарлагчаа ингэж эзэн хийчихэд шууд ингэж хаалгаа ингэж доош шалан дээр тавиад хоропоо ингэж зангидж шүрэгдчихэд тэгээ энэ хаалганыхаа энэ дээд энгээс энэ хязгаарлагчаа хэмжээд тайрчин. Тэнгүүтээ хязгаарлагчаа болохоор шингээ хадаас юм уу буугаар буудаад тулгаад ингэж хадчихна. Энэ эзэн хийх бол нэг чанга хаглаад идэг. Эзэнтэй болохоор понк гэдэг нэг арай зөөлөн хадна. Понк гэдэг. Тэгээд ингэж зангидангуудаа нөгөө нугснуудаа ингэж 96 шиг ингэж байрлуулж тавьж байгаад ингэж скотчд ч тийм ээ тойруулаад. Тэгэхээр нөгөө жигдхэн нөгөө хаалганыхын завсар нь 4 мм-ийн завсар нь жигдхэн хадгалагдаад үлдэх юм байна. Тэгэж үлдээгээд скотчтой чигээр нь хаалган дээр байрлуулж байгаад манхлаа нэг 70 таалга, нууц хаалга шиг ганныхаа материалтайгаа адилхан панелээр шууд наач хийх болохоор нэг талд нь нууц хаалга хийх талдаа яг энэ хороп хана хоёрын цэцүү гэх юм бэл. Тэгээ нөө панел ингээд цуган наачлаар 70 хаалга болох юм байна. Би болохоор нэг дотор хаалга хийгээд бас нөгөө сайн хийдэг хүнээр хийлгэр гэдэг талаар айгаад зовх. Өчтөр найзаар заалгасан чи хийчихэр юм. Тэгээд хаалгаа ингээд тойруулаад хөөстөөд ном барьцалцсныхаа дараа нөгөө хоропноос хаалгаа салгаж аваад нугснуудаас салгаж аваад тэгээ нугас цоож тэр суулгах юм. Энэ хаалга болохоор 100 айл ирнэ. Бараг хамгийн ямдхан хаалгыг авсан. Яг л панел наах болохоор хөнгөн хаалга байвал зүгээр хэцүү ус. Хөнгөн хаалга нь хэтийн хаалга. Хамгийн хөнгөн юм бэл. Тэгнэ. Гэж. Цаалт марч. Зөөж нахад өгч. Эхлээд жоохон иш төхөл. Энэ рүү тулга. Ингээд дүүр тавьчих дээ наа. Тэнгүүтээ цааш тулцсан байгаа. За, зөөж төлөх. За. Миний тэр компрессор бууштай сая хадаас хадсан шар. Тэрийг авчих буугаа авчих. Ini dia mau pindah ke sini. Болохгүй юм нэг. Цааш тулцна. Жоо ортол. Ортол баг иш ортол. За. За дэнэч.
Юу шингээд тавьчих. Шингэн гэж ямар. Саний шахтсан юм. За чи энэ төрөд. За би чи шахацаа би татаж чи хөдлөхгүй би ингэ өөр татчихлаа. Би бүр өслөг. За. Яа. Зүгээр бац. Надад Зүгээр бац шүү. За бацаач. бацсан. Бацаач. Бацсан. Өшөө бацлаа. Үй. Баг гаргачих. Баг гэхээ. Тэгээ бац жоохон багтах гэдэг шүү. За болоо тав. Жоохон багтсан уу? Багтслаа. Тэт яах вэ? Яг үстэй. Үгсэн зүг юм. Үгч яриад. Яг үстэй. Чанга тараа. Түн хандуу. Яа. Яг юм хийчих чинь тий. За. Дианик мосгоно. Таны бэлч. Тэгэ барьж байгаа. Санж гарам тамчих үлээ. Энэ талаас нь бичлэг хийж. Энийг барьж дэш гараад дэш үлээ. Тэгэрч. Скотч ханаа. Цагийн дараа нарийнш гайчих жоох. Эцэг нэг цагт аав ирэн дээ. За бичиж байгаа. Тэг нугас байгаа. За тэгж үг. Тэгээ нугас байгаа хэсэг. Одоо эн чинь 12-ын өргөнтэй байхгүй юу? Тэгэхээр нугас байгаа хэсгээ болохоор жоохон татаад өгнө. Нөгөө талын ерөөсө бараг татахгүйгээр хийх хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө нэг юм өргөн юм энэ хаалгын талд чинь ингээд 5-ын хаалга байгаа шүү дээ. Нөгөө талын хэсэгт нь хаалга байхгүй болохоор ингээд цаашаа шалчиж орох магадaltaй гэсэн. За доошлуулж. Тэгээ энэ дунд нь бас нэг авчиж. За гараа энэ дээр авчир. Жич одоо хөлдөж өгөх гэдэг юм байна. Дунд хэсэгт нь бас ингэж нугсаа юм. Жог ноошлол. Яагаад гэвэл эн чинь ингэж шалчаагаад бас ингэж хөөс түрээд завсраггүй болчиход ингэ ийм болчих болохоор дунд нь бас нэг хязгаарлагч хийж өгч гинэ гэсэн үг. Не болж байна хөө. Барьж. Нуруугач. Энэ хөөс яагаад гэдэг вэ? Хаалгатай спорт наад заавалч магадгүй гэж. Шийдэж байгаа. Татаад.
Энэ өрөө маань болохоор юу цаашаа онгох юм. Энэ өрөө болохоор наашаа онгож байгаа. Тийм дад хаалга 0 энэ хаалга болохоор бас далд хаалга гэж байна. Яг тэгвэл нөгөө орж ирэнгүүт 1 2 3 4 гэдэг ийм дөрвөн юм ойрхон хаалга болоод болохоор чихий баахан цагаан болчих гээд. Тэрийг яаж аргалах гэхлээр зүгээр 0 энэ өрөө хоёрыг далд ингээд панелээр ингээд хийчихлээр энд нэг хаалгатай энд нэг хаалгатай амжилт харна. Энэ нуус хөлтөө өөрөө яваад юм байна. Минийхөө энэ одоо скотчоо тастаад хаалга өөрлөгөө татаад авчих. Ата дэрэл авчих. Дэрэл авчих. Тэр. Яса хүүхдийн бэ энэ рүү. Өргө битэж чирээд. Энэ цаа. Абиний тэгээ. Нэг ус тасчих. Ой, даад чи. Аа. Цогаац нь. Тайлц юм уу? За. Одоо ингээд яг нэг хэмжээ яс баригдцсан гэсэн үг. Одоо тэгээд нуус түгжөө хоёроо суулгах нь болоо. Ингэж онгорно ашиг. Тэр нөгөө нэг энэ одоо хаалга хийхдээ юу яах вэ? Анхаарах юм гэвэл энэ цагаа анханаас нь зөв бодож хийх бол манайх болохоор нэг 80 та алга гэж бол 80-аар ингээд хийлэгдсэн чинь 80 та алга нь 70 та алгаар тэгэл. Эсвэл нөө 90-ийн цаалга нөгөө 72 3 тай. Тэгэхээр энийг ядаж эртээ хийжээж 80 та алга хийх юм биш. Тэрэн дээр маш сайн анхаарах хэрэгтэй. Тэрэн дээр жоо алдсан. Тэгээд дандаа жижигхэн алганууд хийгдэж байгаа. Жижигхэн 70 та алганууд хийгдэж байгаа гэсэн. Манай коридор болохоор нөгөө ийм ойрхон ирээний байгуулсан ингээд чи олон хаалга болчиход байгаа. Тэр том өрөөрөө ордог гэсэн энэ нэг хаалгатай. Тийм болохоор энэ шийдлийн болохоор энэ хоёрыг нэг адилхан панелээр ингээд явуучих юм бол цулгуудаа харагдаад нэг хаалга энд нэг хаалга явж харагдах гэж байна. Тэгээд яг л 1 2 3 4 хаалга ингээд жижигхэн талбар жоохон шигүү юм ойроо хаалга онцгүй харагдах болж байна. Тэсэн тэгж хийх гэдэг байна. За хаалганы дууссан байна гэдэг хаалга болохоор ер нь түрүүний хэлсэнчлэн энэ хоёрыг ийм дал энэ нэг орж ирээд харахад нь олон хаалга харагддаг байгаагаар хийсэн дээр ер нь цагаан хаалган дээр голийн панелээр адилхан хэмжээтэй зүсэл энэ төгсгөл ийм төмөр төгсгөлөөр хөрвүүлээд ингэ болчихж байна. Тэр энэ хаалганаар болохоор цаашаа бодвол хийж байгаа. Тэгэхээр энэ талаа энэ корпус Габниц. Араа. Корпус. Яас нэг. Юу гэдэг нь? Нэг юм хэлээд шүү дээ. Хороо. 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 Хороо гэдэг энэ хийгдэж байгаа гэсэн үг. Энэ нь даатаа хороо биш шаардлагагүй. Арай цэвэртэй авч байгаа. Юусэн хитэн баг метр өгөхгүй цаана юм зайн гэдэг. Олон цагаан авах. Тэгээд том өрөөрөө одоо ингэ авах хийчихлээр авахгүй харагдах хийх юм алга болох гэсэн. Энэ далд маягаар ингэ хийчихвэл арай цэвэрхэн цуглаадуу. Энд нэг хаалттай, тэнд нэг арктай шиг харагддаг. Ийм байна. Зарим юм шийдвэртэй ингэж хэл зэрхэн болж магадгүй. Тэгээд та нар яг байшин гэх юм хаалганы байдлаас хамаарат ганц гол анхаарах юм хэдийн хаалга хийхээ анханаас бодож чийхгүй миний алдсан юм эсвэл 80 та алга хэлэл зэрэг кафедрын анханаас 80 та зав өгдөөсөн чинь 80 та дөрөсөө 70 та алга болчихсон. Энд дээр маш том алдаа гэсэн байна. Хамаарсан тэр бодцож үзэж байгаа тийм хаалганы хэмжээнүүдтэй байгаарай.
Тэгээд харагдсан бол лайк дараад өгөөрэй, шеэр хийгээрэй. Вис фрэнд хийгээрэй. Хот хоомт үзүүлнэ. Энэ бол үйл хэсэг. Тэгээд үзээгүй маш олон зүйл байна. Я